Сайхан уу? Налагчуудтай хайр түгэе мэдшилгээ хүргэлт үргэлжилж байна. Энэ цаг мөчид бид зэвсэгт хүчний 353 дугаар ангиас та бүхэндээ шинэхэн дугаараа толилуулж хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай дүү инх цэцэгтэй хэмээн хаягдсан маш гоё гинтийн бэлгийг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Чамдаа баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсье хэмээн хамтрагчид болох Игч Бат цэцэг Ундрия дүү Эрдэнэ дунгалаг нарын маш гоё бэлгээр төрсөн өдрийн эзнийг баярлуулцгаая. Сайн уу? Ажилтай ахтан дуудсан яа нууч. Манай мэдшилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид шинэхэн дугаараа дэд ахлагч бүсгүйтэй үргэлжлүүлж байна. Инх цэцэгтэй энэ өдрийн мэнд хүргэе. Ажил аль тавтаа сайхан байна уу? Баярлалаа. Тавтаа сайхан байна уу? Ажилтай л байна. Хэлгүй яах вэ? Тэгэхээр их ажил ундарсан энэ цаг мөчид бас 10 дугаар сарын 21-ний өдөр үргэлжилж байгаа. Таны хувьд хорвоод мэндэлсэн Хосгүй баяр төрсөн өдрийн гал халуун мэндийг тань дэвшүүлэхээр бид налагчуудтай хайр түгэе гэсэн мэдчилгээний газраас зорин хүрэлцэн ирээд байна. Үзэн суугаа эрхэм дотны хүмүүсийн нэрийн өмнөөс бүсгүй тань төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. За баярлалаа. Ажил ихтэй болох баярлаж харахаа эхлэегүй л байгаа тийм үү? Харин эхлэх вэ нөө ажилтай л. Хэлгүй яах вэ? Тэгэхээр ажил ихтэй байгаа энэ цаг мөчтнөөс англим сайхан цэцгийн баглагаар танд гинтийн бэлэг ирсэн. Тэгэхээр бэлэгний эзнийг хоёулаа нэг таах гээд үзье. Танд бэлэг явуулах хэвээр сэтгэл зүрхэндээ хүлээж байгаа юм байна уу? Манай хоёр ихчлэх та. Тийм л гоо одоо нэг ажлын найз ихтэй тэр хүмүүс мөн үү? Аль эсвэл өөр хүмүүс үү гэдгийг хоёулаа эхлээд гоё мэдчилгээний үгсийг нь анхааралтай сонсож байгаад асуултынхаа хариултыг авах зүйтэй болов гэж бодож байна. Зөрж бэхлэх соён Монгол төрийн дуунийг шигэлж зүүд нарны тэнгэртээ ижи бурхан тань сүсгэлэн бишэрч өргөжин тэлж байгаа Монгол их орондоо өнөөдөр хүмүүн заяаг олж мэндэлсэн эрхэм ажлын хамтрагч чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье. Ажил амьдралын гараагаан холбож аавын олон хөвгүүдтэй мөр зэрэгцэж амаргүй атлаа хариуцлагатай их албыг хамтдаа хашиж байдагта үргэлж талархаж байдаг шүү. Гар нээлж сэтгэл итгэл нэгэн зорилгын дор ажиллахад үнэхээр таатай байдаг шүү. Хамтран зүтгэгч чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе гэд таны дэвшүүлсэн таамаг ёсоор энэ цаг мөчид ажлын хамтрагч эгчнэр болох Бат цэцэг Ундрия мөн хамтрагч дүү Эрдэнэ дунгалаг нарын зүгээс эм гоё цэцгийн баглаа өгч явуулсныг уламжлая. Төрсөн өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Хүссэн дагах сайхан. За тэгээд инх цэцгээ дүрм тувц маш гоё зогсон байна. Тэгээд дүрмцтэй хүнийг харахтаа тэр дандаа бас хүчний байгууллагт зүтгэж яваа бүсгүй хүнийг маш ихээр дээдэлдэг. Тэгэхээр таныг бас ажлын хамтрагчтай нь яг энэ цаг мөчид амьдралынх нь гоё дурсамжийг мөнхөлж өгж байгаа болов гэж бодож байна. Одоо хэдий дотор хамтдаа сууж байгаа ч гэсэн бичлэгийг үзээд сууж байгаа хаа. Хамтрагчтай зориулж гоё талархал дэвшүүлье. Баярлалаа. Хоёр ихтэй дүүдээ маш их хайртай шүү. Бүх зүйлээ ярилцдаг, үнэхээр дэмждэг. Та гуравдаа маш их хайртай шүү гэжлээ да. За баярлалаа. Тэгээд эрхэм бүсгүй таны айлчлан ирсэн настай над жаргалаар дүүрэн учран залгсан настай ноён гэгшгэр дүүрэн байх болтугай Монголын зэвсэгт хүчнийг хөгжүүлэх их хувь нэмэрт өөрийн биеэс хувь нэмрэн оруулж байгаа эрхэм дид ахлагч бүсгүй таны яруу алдрыг магтан дуудлая. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та нар ч гэсэн ажлын амжилт хүсье.